Угаасаа энэ салбар маань ингээд би түрүүн хэлсэнчлэн Монгол улсын хэмжээнд яг энэ төрийн захиргааны байгууллагын түвшинд энэ бодлогыг бүрэн хэмжээнд аваад явж ирсэн яам маань 20 хэдэн жил байхгүй тасран болчихлоо ш. Тэгэхээр одоо энэ соёлын салбарт байгаа ажилтан албан хаагчдын цалин хөлс нийгмийн баталгаанд бол үнэхээр орхигдчихсэн. Ийм ч учраас одоо өнөө хүртэл манай салбарын цалин хөлс бол дандаа энэ нийгмийн салбарын донтроо бага байдаг. Ер нь бол өнөөдөр байлаа 10-аас 15 бага. Гэхдээ сүүлийн 2 жил соёлын аймагтай болоод одоо төрийн захиргааны төв байгууллагатай болсны үр дүнд яаж юм гэхээр хууль эрх зүйн орчинд эдгээр хүмүүсийн цалин хөлсийг нэмэх боломжтой болж байна гэсэн үг байхгүй. Хууль эрх зүйн орчинд нэмэх боломжтой болж байгаа чинь төсвийн хувьд тавигдах боломжтой болж байна гэсэн. Энэ хүрээндээ одоо манай соёлын салбарын 10 гаруй өөр урамшуулалт тэтгэмж авах боломжтой болж байгаа. Жишээ нь одоо соёлын тухай хуулиараа орон нутагт ажиллаж байгаа буюу алсадмал газар ажиллаж байгаа хүмүүс 5 жилд нэг удаа одоо 5 жилээс дээш ажиллаж байгаа хүмүүс 5 жилд нэг удаа 6 сартай тэнцэх хэмжээний урамшуул авах боломжтой болж байна. За үүнээс гадна мэрэгжлийн зэргийн нэмэгдэл одоо ур чадварын нэмэгдэл гэдэг хөдөө орон нутагт ажиллаж байгаа янз бүрийн нэмэгдлүүд нийлээд 10 гаруй өөр нэмэгдэл авах боломжтой. Хэдий тийм боловч суур цалингын түвшин хангалттай биш байгаа учраас бас энэ хүндрэлтэй байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бидний хувьд бол одоо энэ үе шаттай ажлуудыг хийснийхаа үр дүнд 23-24 онд бол энэ соёлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ажилтан албан хаагчдынхаа цалин бусад нийгмийн салбартайгаа ижилхэн болгоно. Энэ бол төрийн зарчим бол одоо энэ бусад нийгмийн салбартайгаа адилхан болно гэдэг чинь бусад нийгмийн салбарт 10-аас 15% бага шүү дээ. Тэрнтэй ижилхэн түвшинд очно гэсэн үг байхгүй.